Сайн уу Марко? Та хоёр минь юу хийж энэ? Төрийн банкнд малчин дансааны хэлчихлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаад өчглөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж чийч тэгвэл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон ба. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Хүн малын биед хоруу чанаргүй олон улсын стандартад нийцсэн тарилгын бэлтгэл юм аа. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Сайн уу Марко? Та хоёр минь юу хийж энэ? Төрийн банкнд малчин дансааны хэлчихлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаад өчглөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж чийч тэгвэл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон ба. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Оройноор баруунаа хэвээж мал сүрэг хотлохын үед тэнгэр тогтноо. Сажхины үзүүрээс зөөлөн чийг хангалаад ёстой нэг өрийн цаг айлчлан ирж байна да гэх бодол төрүүлж байснаа шөндөөн сажиг тавьж үүр цайхад цавцайтал цастарсан хаврын нэгэн өглөө малчин төвний хотонд айлчлан ирж байна үзэгчтэй. Хэзээнээс байгаль их дэлхийтэйгээ шүтэлцээтэй байж уул усныхан өнгө байдлаар нар хуур салхи шуургаан тооцоож ирсэн улам жилд арга ухаантай ухаант малчин төм маань тухайн өглөөнийхөө ерөнхий шинжийг ажсаар л ирж төмөн жил инхүү ажиж шинсэн хэрэг бай за. Нэвтрүүлгийн оролцогчид маань энэ л арга ухаанаар цаг агаараа шинжин байснаа эдэ тэнгэр нэг л биш тгнэдэ гэж үзээд хээр бэлчээр тонсон мал сүргэн ойрлуулж ирэхээр эрвих дэрвихээрэн тал тийшээ мордоцгоолоо. Өнөөдөр бас тэнгэр хангаа ер нь нэлээд таарах хойс өнөр ингээд цас орсон юм өдөр байна. Жохон зөөлөн салхитай. Тэгээ бид нар одоо туяагчтай очрахтаа бид үхрийн ирэл гараа явж исэн. Өнөөдөр бас хүүтэн байгаа болохоор үхрээ бас хот руугаа ойрхон татахгүй болохгүй гэдэг ингээд үхрээ татчих байгаа бас. Нэг хэсэг нь дутуу байгаа гэсэн үг тийм. Тал нь дутуу байна. Үхрээр нь татахгүй бол одоо гентэй шоургаараа ойхон болол тэгээд хөр уруугаа авчихлаа. Одоо нөгөө өнөө туулах цаг болохоор чинь туулмглаа. Туулгын нэлээд олон байгаа шүү дээ. Бага. Хэрээр туулчод одоо энэ хүүтэн чинь тугал асах юм зү. Тугал асах нь ер нь тэгээд хөр уруудах юм бол ер нь тэгээд тугалаа хийчээд ирдэг ингээ. Туглаа нууцдаг гэдэг гэсэн дээ. Тий өдөө яг цагийн ингээ дулаан тугалсан хөрөөл тэгээд өдөө туглаа хөвтүүлээ нуучдаг. Тэгээд ер нь хүн хайгаад бол олдохгүй өрөөл явж байна. Хүн харах юм бол туглыг хайх юм бол тугал дээр очихгүй шээ. Чи бид ч одоо энэ өндөр харихныхаа баруун талынх нь одоо хил дээр үү тийм ээ? Яг ингэрт нэ. Баруун ингэрт нэ. Тий одоо баруун урд. Яг л одоо гол урд ингэрэн л байна.
Урд тал нь. Тийм тэр хойд тэр. Цас будраад ерөөсөө цуг жигч мэддэхгүй. Би бол одоо зүг мэдхэргүй л болчиход байж байна. Өстэй мэддэхгүй болоод байна. Гэхдээ харин одоохондоо нэг шуураг болохоор бас гайгүй. Айхтар одоо салхи тавиад ингээ цагаан хуйларсан цагаан болчиход ерөөс хүрээд ирэлт явахад бол хэцүү юм тийм. Хэцүү. Тэгэл харин тэрний өмнө нөгөө амжиж өдөө зэрэгтэй нь л татчих авах гал. Ер нь танах нөхөр одоо энэ хаврыг бол гарч ирдэг юм. Хойш бол явахгүй юу? Явахгүй. Ер нь л нутг нь энэ хав. Арай нэг өвсөө ороод л гарч ирж байна. Ер нь тэгээ нөгөө 100 намартаа энэ шиг ингээд хавар бол ийшээ худаг гарчулнаа шээрт гараад ер нь манай өхөр адууны л үтэтэй. За хэдлээ машин цууя. Одоо энэ ер нь араас нь машинаар тагсан дэрэг хаа. Нэг газар нь цасан шамраг тавьж хүйтэн өвл эргээд ирвүү гэмээр байхад өөр нэг газар бороо хурц үсэрч ундаасан газрын ангааг тайж чийгэж байдаг нь өргөн уудан баялаг сайхан Монгол орны минь өвөрмөц содон дүр зураг аашарын шингэлтэй. Ойрын хэд хоног шороо шуурч хүммалгүй зутраагаад байснаа харин өнөөдөр тэнгэр хангаа хураан хайрлаж дөнгөж нүдэлж байгаа нялхнаогоо согсорон ургахад тун сайхан боломж гарч байна даа гэж булган хангаа нутгийн малчид сэтгэл дүүрэн өгүүлцгээж байна. Гэхдээ цаг яагач вэ? Хашир санаа илүүдэхгүй. Богмолынхаа хашаас харвчийг хучлагаар бүтээгээд авахд гэмгүй дээ гэж малчид маань дор бүрнэн тус тусын ажиллаан амжуулж байгаа нэмдэ. Өнөөдөр одоо айхтраас цасаар цуугаараа цастай хадгалсан бороотой үдээ хөөс бороотой өдөр байгаа. Яа, бачтай мөн өдөр одоо байхын мөчөд толгосон ч гэсэн цастай бороотой цастай шоолтой энэ хүмүүс одоо юу гэж байгаа. Одоо инженеерсаа хаталж байгаа. За бороотой тэр өдөөс хойш нэг 5-6 авахгүй одоо орж ирлээ шүү дээ. Ер нь оройдоо бас нэг 9-10 гээд мал хөдөлж байгаа шүү дээ. Ер нь бол тий. Өнөөдөр тэгээ бороотой болоод их тотлоочлаа. Тэгэхгүй одоо нөө саманцсан ямаа тийж бас ээж гүүгээд тийш гүүгээд. Эхлээ шиг хатлуулсан дээр л тий. Одоо ишгэлсэн юм өдөргайгүй. Гайгүй. Одоо ингээд дээгүүрээ юм татчих дээр хотондоо орчихлоо дайжгүй шүү дээ. Тэгээд баг хөрвөөд ингээд ялгцсан болохтой тэгээд дайжгүй. Энэ их өрөөнд нэнтэд л суваа байна. Малууд ер нь их хашаад авцсан. Хашаад авцсан. Одоо ингээд дээрээс өхрүүд ирж байна да. Тэгэл болж байна да. Тэгэл оройн нэр ажил тэгэл дуусч байна тэгээд. Тэгээд өнөөдөр харин нэр дуусчлаа тийм үү? Тий. Одоо ороод тэгэл зурагтаа үзэл тоглоо тэгэл хоолундаа идээ тэгэл амарна да. Шүдөө цас ороод бус хэцүү дээ. Шүн цас ороод хэцүү дээ. Цас ороод тэгээд одоо энийг ингээ хийсэн ч гайгүй дээ. Тэгээ авгийн гол нь тэгээд их хүүтөрхөө тэгээд багдрын цас ороход бол гайгүй. Гайгүй дайггүй дээ. Тэгээ шүн хотоо нэг хэрэг нь хойно мал хургуулна уу яах нь үгүй харна. Тий. Тэгээ мал хургуулах юм бол илүү гүртэй аваад хий чинь тэгээд бол. Энэ хүүтэр мал төллүүл яах вэ? Дайггүй. Дайггүй. Хургуул дайггүй ишиг мишиг аваад хийчихдээ. Илүү гүртэй. Тэгээ одоохондоо өнөө маргаастай тугуулах хөрмөр байхгүй. Хойно яваад. Айхтар бас хүүтэн мөш юу салхитай. Зэвэргүй байна. Гайгүй нөө хүүтэн гайгүй салхитай байна. За. Өдөрчөөс одоо айхтар хүүтэн бороо орчлоо тийм үү? Айгүй. Тэгээд танаас бас нэг ингээд найхтай мөтөстэй юм шүү дээ. Энэ бороо хүүтэн бороо дуудаа. Ini hawarjan dengan ada hukum borong. Одоо өдөрч юм одоо ямаа самнаа дууссан баг тийм. Одоо ямаа самнаа ямаа нот юм баахараа. Юу өнөөдөр хүүхэн бороо. Шинэ арсын төд одоо ятахан баг өдрөө одоо хүүхэн бороо. Энэ хүүхэн бороо тэгээд энэ ятахан баг нот ятахан
Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Сайн уу барах уу? Та хоёр минь юу хийж энэ да? Төрийн банкнд малчин дансаа нээлгчглээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаа төлчлөө. Оо за. Малынхаа туулга арилганд нь хамруулчихлаа. Оо болж. Чийчдгүүл мундаг малчин болж байгаа юм биш үү аа? Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Зүйтэй Эвамек худалдаанд гарлаа. Би мал сүргээ эрүүлүүлэхийн тулд энгийн банкыг хэрэглэдэг. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвамек. Сайн уу барах уу? Та хоёр минь юу хийж энэ да? Төрийн банкнд малчин дансаа нээлгчглээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаа төлчлөө. Оо за. Малынхаа туулга арилганд нь хамруулчихлаа. Оо болж. Чийчдгүүл мундаг малчин болж байгаа юм биш үү аа? Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Нэвтрүүлгийн оролцогч Сугар Доржийн хоньны ээлж тэнгэр хойсгонож жихүүн салхины зэрэгцээ уюухан цасан шамраг хаялсан өдөр таарлаа. Хэдий зудтай, зулагтай, салхи шуургатай, ган халуунтай ч бай малчин хүн тухай бүртэн тохируулан арга ухаанаа сийж, буянд сүргээл гэсэн сэтгэл өвөртлөж, ажиллаж, хөдөлмөрж, зүтгэж ирсэн эртний уламжилтай ардам. Өнөөдөр хэдий цастай хөтөн байлаач Сугар Дорж гэрийн ойролцоохоо хонио бэлчээж нөмөр нөөлөгтэйг нь бодолцсон дэрстэй хонгорт тогтоон сайхан идээжлүүлж байна. Урьдчилан шөнөөс хойш ингээд цас орж удаж шавсаар байгаа юм ингээд. Бас хэрдээ нэлээд бас нэг баг маллын сайхан цас орлоо. Энэ бас одоо эдгээр шиг ингээд сайхан худаг мудаг усалдаг ийм усуудад сайхан нэг өдөр ч гэсэн мал идэ цастай сайхан устай бай гэсэн үг. Тэгээд одоо өөрөөгөр бол одоо өдөд ингээд сайхан ногоо соёолж ингээд сайхан гарч яхад ийм нөхцөлд ингээд цасарна гэдэг чи одоо нэсний одоо нэг сайхан манай монголчууд ярьдаг чихэн тоос гэгчийн үлгэрээр сайхан хангай дэлхий хур ороогоо сайхан хайрлж байна. Энэ одоо хүүтэн тэр шиг энэ ялах малны төлд хамрын цагт нойтон цас гэдэг жоохон тийм л байдаг л да. Тэгтээ яг хуу зүгээр нэг ингээд энэнийг нэг дагаад гарчихсан байх нөхцөлд бол хонилг хургал одоо энэ задгаа байдаг учраас жоохон даагч дээр тэр асуудал дээр нь ихээс биш ишгийг бол одоо ялгаад аваад хотонд аваад үлдчихэж байгаа. Тэгтэр зэрэг бол ямаа тал дээр бол тэр бол бас санаа зовхон гайхав. Би бол одоо энд ингээд бүх хонио нийлүүлээд ингээд уулан төлтөө хургтай хургахгүй төллөх гээд ялгцсан байдаг байсан. Ер нь төллөх мал бол одоо дуусж байгаа нэг 6 ямаа 8 хонь л үлдээд байна. Тэгэл одоо ер нь ерөнхийдөө нөгөө 5 хэсэг мал гэдэг байсан малыг одоо нэгэсний 3-ыг би нийлүүлээд одоо нэг болгоцоход хариулж байна гэсэн үг. Гэхдээ би сая арай нэг жоохон бас хэвтээ тоцроод байгаа тийм бүр нэг өчтөр урждрийнж гарсан байдаг юм уу нялх хургамудаа бас чааш нь тусад нь ялгаад цаана бас нэг арай нэг жоохон зайдуухан шиг ихрүүд нь ойр ойрхон шиг иргэд тойроод байхаар тиймэрхүү болгоод орхичлоо заахан тал дээрээ. Төрөөдөө тэрстэй хонхортой хорж гинүү те. Одоо өнөөдрийн шуургатай эцэр байна. Энд одоо төл маланд бол хавар цагийн шуурга гэдэг бол бас их асар их одоо нэгэсний одоо нөгөө тэхстэй нөгөө дээлээ өмсөөгөө хүнтэй адилхан замцтайгаа л байна гэсэн үг шүү дээ малнууд чинь. Төрсөн мал нь ч гэсэн
ялгаа явахгүй. Тэгэл жоохон алсаасаа ингээд энэ дэрс сайхан дэрстэй нөмөртөө энэ үндэ дэрсний нөмөр гэдэг чинь асар их нөмөр байдгийг. Төл малтанд ялангуяа энэ төл малтай ийм газар. Тэгээд энэ сайхан дэрсэндээ шиг алсаас нь жоохон тогтоос хийгээд учир зүггүй тэнд өвлөө цасараад өвлөөнөөс хойш чиг байхад чиг хэцүү хүчгэл ээрсэн маягтай голдул байсан. Одоо жоохон таруу шиг болгоод нэг жоохон идүүлээл тэгэл ингээл өнөөдөртөө энүүгээс ирнэх хол явуулахгүй. Ингэсгээд энэ ойрхон шиг байж яахгүй бол гинт ингээл одоо алсаасаа бол энэ нэг гийж байгаа юм шиг болж байгаа боловч энэ цаанаа бол гийггүй л байгаа гэсэн. Тэгтэр зэрэг энэнийг бол нэг хол явуулж болохгүй байгаа. Тэгээд ямар ч гэсэн ингэсгээл алсын хараал тэгэл эхнэр маань суухан лүү яах юм уу? Яхаа энэ өнөөдөртөө намжаа яах юм уу? Намжаас үхэр аддуугээд бас жоохон ажилтай л байгаа. Үхэр малыг өглөөнөөс хойш нааш чааш бөөгнүүлээл барайл. Бас энэ шуурганд чинь адуу үхэр гэдэг чинь ойр төлжил байхгүй бол уруудаа явчихдаг. Орсон бороо арилж ирсэн гийчин буцдаг гэдэг чилэнгээр цасан шуурга тавьж хүүтэн бороо цутгавч маргааш нараа ээж надайсан сайхан өглөө айлчлан ирдэг нь хавар цагийн арын шин гэдгийг эс мэдэх хэмээн байх үлээ дээ. Амьтай бүхнийг баясгаж алтан шаргал наран тал дүүрэн гийхэд мачид маань мал сүргийн готноос нарган бичээрлүүдэж ажил үйлсээр болгосон хаврын нэгэн сайхан өглөөтэй золгож байна. Эрцүүл ханиан бэлчээхээр мориндоо мордон харин бүсгүй чүүлд хот хороогоон арилгаж сэмсийлгэх баг балчир хургын шихэн өвслөх дорой нэгнийг амлуулах мөн хоол цайгаан бэлтгэх гээд гэр орны арын ажлыг бүхэлд нь дааж үлдэндээ ажлын хүндийг уг нь эрчүүд нуглах ёстой мэт санагддагч яг ажилд амьдрал дээр бүсгүй чүүдэл энийх ажлын ард нь гарч нөхөр ханьдаан нөмөр нөөлөг нь түшиг нь болдог юм да. Тэдний ажил эрчүүдийн хийдэг ажлаас дутхааргүйгээр барахгүй хүнд хүчээр заримдаа бас илүүч байх нь бий. Гэлээч ажил их хэтлээ хүнд хүчээр байна гэж огтхон ч гомдолдоггүй нь хөдөөгийн ажилсах хөдөлмөрч хөрслөг барбасгүй чүүдийн бусдаас ялгарх нэгэн өвөрмөц ялгаа зан арын шингийн нүнжигтэй чанар гэлтэй. Мал төлөө дууссан, ямаа санаа дууссан. Одоо өдрийн цагтаа бас гэр орондоо бас нэг жоохон цаг зав зарцуулаад тах юм завтай байдаг болж байна тийм ээ. Тий завтай болж байгаа. Борцгоо хийгээл бид шоолоо бэлдэж аваад яж байна. Тий борцгоо гээл зан гарсан тэр. Өглөө энэ ч одоо босоод хань мал хотноос гаргачаад за ханы ноос моос түүх тиймэрхүү л одоо болцоо ажилтай байгаа юм тийм. Хорог шиг амлуулах одоо тэр ажил бол ер нь бас гайгүй зэгцэрчээд байна. Одоо шин төл байхгүй болохоор тэгэж амлуулах юу байхгүй мал. Суурай хондоо бол таарай албаа дааж үлдээ гэж. Тэгч. Түлж түлээ бол одоо зөвхөн аргалаараа. Нөгөө энэ хөрний үлдэгдэлтэй тэгэл аргалтай л зөвхөн аргалаараа л. Нүүс түлж байгаа. Гүг одоо халуун болох. Дулаахан болчих нүүс түлэхгүй байх. Сунаас одоо цуслан руугаа буухаар яадаг. Эндээс түлж түлээг ачиж аваад явна ч юм. Ер нь асуусан да. Гүг одоо энэ өхөртэй болохоор өхрийнхээ юуг баасыг асгаал тэгэл аргалаан түгэл ер нь аргал хаасаагүй ерөөсөө. Өхөр олонтой болохоор аргал бол төлөөш бол зөндөө. Өнөө дугалцсан байгаа. Өхрөө яаж саагаад ах шиг байна. Өглөө оройтой. Өглөө саат. За зөвхөн орой саат юм уу? Улаа ялгаж авч үлдээ. Тэг ялгаж авч үлдээл. За одоо сотлогоо хов ууцыг одоо малтаа байж байна. Одоо хураг гашгаас өмнө хургаа ялгаж авахаас өмнө нөтгөө хөнжихгүй ноос ихтэй тэгээд тэрвэрлж аваа сайхан өвс зүүж өгтөө. Одоо энэгээр зүүж өгч тий өвс тэрвэрлжээд өвсөө зүү хургаа ялгаж аваа тэгээд
дүүж өгөн дөө. Урдны чинь яг мал дүүлж байгаа хөрөл өдрөөр шахуу малтдаг гэсэн. Одоо бас цаг тавираад өдрөөр утассан болохоор яаж мөртөө сотны ажиллаа хийгээд хэмжээчдэг болчихсон. Оо тэртгээртэй хэмжүүлж байгаа. Тэгээ хураг одоо ингээл өглөөгөр хөтөн гаргачаад жоохон гаргаж байж байгаа. Тэгээд нэг 10 цагийн үед ялгаж авт. Тэрнээс өмнө малтаад авчвал бас хураг шиг чинь ноос идчих гээд идэх байхгүй. Нэг малчаад машин дээр очиж холгоо асгаж байна. Хаана асгаж байна? Хол уу? Ачаал явдээ. Нэлээд цэвэрхэн бас холгоо асгасан дээр ахаа. Одоо энэ хаврын малч бас бууцсан дотор удаа ихч бас юм уу гэдэг тийм ээ. Тийм тэгээд энэ хураг шигэн дээрээс их муултай ноостой цуг идчих гээд өвс. Бас өтгөх носын цэвэрлчээд өвс тавьж өгвөл басаарай. Сэтгэл шиг цэвэрлжтэй. Одоо бол өдөртөхийн ажилдаа бол одоо бүр хөвшцээ. Өөтгээд аюу. Хурдгаш шиг галс хурдгаш шиг хийгээд амжуулаад авчихсан. Эртний амжилт өдөр бас гэртээ бас гэр орондоо юм хийж цааваад өгсөн тийм ээ. Ондоо юм цаав гаргаал. Одоо мал төлөлөө дуусчих чинь дөө. Хурган жаваа тавьчихж байна. Бачиж. Үүс нь сарвчин дээр өөрөө ус байгаа юм энэсөө. Энэ сумын төв тагшаа зөндөө ус байгаа гэсэн. Энэ дээр тэндээсээ баг тэжээл ус баг багаар авчирсан. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Нөө бархуу. Та хоёр минь юу хийж байна да? Төрийн банкнд малчин дансаа нээлтчихлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаа төлчихлөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж. Чичтгүүл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон юм аа. Тоглосон. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Малын бүх төрлийн паразитын эсрэг өндөр үйлчлэгээтэй тарилгын бэлтгэл. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Нөө бархуу. Та хоёр минь юу хийж байна да? Төрийн банкнд малчин дансаа нээлтчихлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаа төлчихлөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж. Чичтгүүл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон юм аа. Тоглосон. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Богмал төлөж дуусахын хэрэг одоо үнэ тоглож эхлээд байна. Аймгийн сайн малчин Очирбат их 60-аад үнэ тоглохоос дөрөвчээсээ 10 гаруй тоглоод хийжээ. Харин сумын сайн малчин Эрдэнэбатын 30-аад үнэ тоглохоос нэг нь л тоглоод байна гэж тэд ярьцгааж байсан юм. Үнэний төрүүж тоглоод байгаа болохоор сүү сайд залгаад сайхан л байна. Өглөөрөдөн харин үнэ саах гэдэг нэг ажил нэмэгдэж байна да. Гэхдээ ажил нэмэгдлээгээд төвөгшөж байгаа хэрэг биш. Харин ч дэлэнгийн шуртарч суух үнэ нэмэгдсээр байгаа нь малчин Монгол бүсгүйчүүд бидний хувьд баяртай сайхан хэрэг шүү дээ. Хөөхөр багцуул уур гэднэгээд бөөн баяр хөөр болцоож байна гэж малчин бүсгүйчүүд мань нүүрэндээ Мишель тодруулан сэтгэл хангалуун өгүүлцгээж байна. Одоо өнөөгөөс авах гэж байна. Өнөөгөөс авах гэж тулуудаа гаргаж байна. Та өдөртөө хичнээн өнөөс авсан зэрэг. Одоо нэг л өнөө тоглосон. Энэ 33 үнэ байгаа юм. 33 тийгээс авч байгаа тийм. Өглөө өрөөдөн сааж байна. Тий. Ажаах хэлж. Одоо тэгээд нэг сайлан дээр нэшнэ литр суугаарч. Одоо энэ 30 унаанууд нэг шалахгүй. Нэрийг 30 унаануудаас хааж ганц нэг бас ишиг мшиг өгчих гээд. Ихэр ямааны шиг жоохон нэгийг цадахгүй байгаа мó гэд саахад. За татах уу? Цааш нь авахгүй л нөтө. Бас авахгүй дах уу? Чад. Гарч. Чамаа.
Оройтон саад юм уу нийтийгээ? Өглөө цаадын. Ганцхан уу? Энэ жил 20 гаруй өрнөө тоглохын гэсэн дөнгөж нэг нь л тоглосон. Одоос нөө мал сайн бүс ногоон цадаг байгаа болохоор сүү арай л татранг байгаа тий. Тэр хоёрын саахан байгаа шүү дээ. Саан ээж нь нэрээгүй. Хэн нэрээгүй. Тоглолтоо өнөө одоо тоглох өнөөнүүд ер нь бэлчээр явж байгаа нараас нь байн байнаас эргэж тойрч юм уу? Тий өдөрт харж аахгүй. Тий. Одоо нууцдаг тийм тал байдаг л шүү. Харж аахгүй одоо ер нь л ингээл тоглож эхлэх юм билээ. Ер нь төгцөн өнөөнүүд байгаа гэдэг өдөрт эргэж тойрч бас хараад нордож харцгаагаад байгаа л та цуглуул өхөр мөхрөө цуглуулад. Энэ өнөөдөр бас 2 өнөө тоглосон юм шүү тийм ээ? Харин тий. Тэгээ харин тоглонаа тэнцээ тоглохын дуурыг сааж. Одоо ер нь өнөө тоглоод юу болж байна? Дахиад цаана одоо ер нь бас нэлээд олон өнөө болж байгаа. Өнөө ер нь л талдаач ороогүй л тоглоод. Одоо дөнгөж нэг гайгүй нэг 10 нэлийн гаруй өнөө тоглож байна. Хэр тоглосон юм? Хэр тоглосон. Өнөөдөр Тэнгэрийн мохоны тэр нь бол гадаа тоглосон. Бас юм хөт өдөр хэр одоо бас тоол гараад удалчууд осгож бээрнэ үст тийм ээ? Осгож бээрнэ. Тоглол энэ хэврэг амтай шүү дээ. Амархан даардаг тоглол шиг. Ер нь марг хөгцсөн юм шүү. Хөгцсөн байна энэ бол. За хад. Одоо дахиад бас нэг өнөө байгаа тийм. Гунж юм уу? Тоглож ирсэн юм уу? Энэ одоо шинэ гунж биш 3 дахь тоглож байгаа. За за. Айгуу бол одоо намфурсан юм тийм ээ. Намфар. Шууд цаах юм уу яах юм? Одоо дийлэнгийн нэг угаад хэлж шинэ тоглосон үнэ. Тэр бол нөгөө сая хөдөө туураад хөгцсөн болохоор байгаа. Энэ нөгөө гадаа тоглосон болохоор дийлэнгийн угаад нөгөө хэлж дийлэнгийн угаажээ саахгүй бол нөгөө дийлэн хагарах асуудал ихтэй. Одоо ихлэ угаах юм шүү дээ. Цастай бороотой баяртай хөөртэй хавар цагийн өнгө төрөх ажил үйлс дэлгэрсэн малчны хотондох нэгэн өдрийг тусгаж зургалсан туслах малчин нэвтрүүлгийн манай ээлж дугаар энэхэн зурд жаргалаа үзэгчтэй. Дараагийн дугаараар тэдний шин ажил бүтээлтэй бас сэтгэл санаа өөдрөг өнгөтэй байгаа хэсэгтээ эргэн уулзцгаая. Түр баяртай үзэгчтэй. хамт явъя анхны шангаруура мялч атрин шимэр түрүүргөөд намрын тал тариатагаад намайг чамайг наашригч байна залууна затандаря завал тийшэ хамт явъя Нөө барах уу? Та хоёр минь юу хийж байна? Төрийн банкнд малчин дансааны хэлчихлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаад ölчлөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж шийдтгүүл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчихлаа. Ой!
тоглосон ба. Тоглосон. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Мал сүргээ эрүүл байхад чанартай эм бэлтгэл хэрэглэхийг зөвлөж байна. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Сайн уу барах уу? Та хоёр минь юу хийж байна? Төрийн банкнд малчин дансааны хэлчихлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаа төлчихлөө. Оо за. Малынхаа туулга арилганд нь хамруулчихлаа. Оо болж чийчдвэл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон ба. Тоглосон. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк.